Бичлэгээ эхлүүлэхээс өмнө лайк, subscribe дараад хонхоо идэвхжүүлээрэй. Дараагийн сонирхолтой подкастуудыг хүлээн авч сонсороо. За өнөөдрийнхээ бичлэгтээ орцгоё. Та бүгддээ эго сэдвийн талаар богино хэмжээний сонирхолтой өгүүлэг ярихаар бэлтлээ. Инхма бол чимээгүйх нь инээмсэглэж дэрэгт хүн бүрийн төлөө зүрхээ дэвтэж чаддаг нэгэн. Түүнээс тусламж гуйсан хэнийг ч хоосон буцааж байгаагүй. Гэхдээ хинч түүнийг чи ядарсан уу гэж асууж байгаагүй. Ингэжл тэр хүмүүст гэрэл мэт тусалж өөртөө сүйдэр цуглуулж амьдарч байлаа. Нэгэн өдөр ажлын хамт олонны нэгэн нь түүнд чи хэд зөөлнө, хүмүүс чамайг ашиглаад байна гэж анхааруулв. Гэвч Инхма түүний яриаг зүгээр ойлгоогүй. Тэр зөөлөн байсныхаа төлөө буруутгах дургүй. Тэр ажлаа тараад гэрлүүгээ харих замдаа гудамжны гэрлэн дохио асаж унтрах хооронд цээжинд нэг л гуниг бөөгнөрч байгааг анзаарчээ. Энэ гуниг бол хэн нэгэнд урам өгч өөрөө хоосорсны илрэл гэдгийг мэдрэн уйлж эхэллээ. Инхма гэртээ ирээд орондоо орж гэрлээ унтраагаад нам гүмд гүнзгий амьсгаа авлаа. Гэвч тэр амьсгал өөрийнхөө төлөө бус, маргааш бусдыг дэмжихийн тулд цэник авч буй амьсгал мэт санагджээ. Тэр өөрийнхөө зовлонг мэддгүй мэд дүр эсгэж ирсэн ч үнэндээ сэтгэлийнхээ буланд хураасан бүхий л ядаргаа, гомдол, үл ойлголцол нь энэ шөнө дотроос нь уйлж эхлэв. Гэхдээ тэр нулимс гарч ирээгүй. Учир нь Инхма амьдралаа дааж чаддаг нэг нь байх ёстой гэсэн хуурамч итгэл үнэмшилд дарагдсан байв. Түүний сайхан сэтгэл үргэлж бусдын төлөө асгарч харин өөрийнхөө төлөө нэг ч тусал нулимс үлдээгүй гэдгээ мэдэрчээ. Тэр шөнө Инхма анх удаа л өөрийгөө бусдад өгдөг шигэ хайрлах хэрэгтэйг ойлговоо. Сайхан сэтгэл гэдэг бусдад бүхнээ зориулж өөрийгөө золиослох бус, өөртөө ч гэсэн халамж өгөх тэнцвэр гэдгийг ойлгосон. Өгсөөр юу ч үлдээгүй. Зүрх бус, харин ч өгч чадахын хажуугаар өөрийгөө хамгаалж сурсан сэтгэл гэрэл мэт оршдог юм байна гэдгийг тэр ойлгож эхлэв. Сайхан сэтгэл гэдэг бусдын төлөө шатах бус, өөрийгөө ч гэсэн гэрэлтүүлж чадах дотоод ертөнцийг ойлгосон. Энэ өгүүлэмжинд бусдад хит их өөрийгөө золиослох бус, өөрийгөө ямар ч үед хамгаалж хайрлаж тэнцвэртэй явахыг энэ өгүүлэгтээ эгогоо анзаарч өөртөө санаа тавиараа гэдгийг оруулсан. Та бүхэн лайк, subscribe дараад дараагийн бичлэгүүд илүү сонирхолтой подкастууд тавигдах болно. Ингээд баярлалаа.